Тэрээр арчаагүй байхаас засгсан бөгөөд энэ чигээрээ байвал бүгд өгөх болно гэв. Тиймээс цоо яриа хотол байсан ч тэр ингэж өхийг хүссэнгүй. Түүний үг бусдад урам зориг өгч тэд батлаган түүнийг дагахаар тохирцов. Хид хідэн цус сорогч өмөнийг шархахаар орж ирэхэд боолууд гинт тэднлүү дайрсан. Цус сорогчид босон боолууд хоорондоо тэнцэлдэж ширүүн мөргөлдөн босов. Одоо цагт шиян хитэн боос өмийн тариад байгаа гэсэн. Тасцхан энэ бол зүгээр нэг өмөн биш. Бүх боолууд замбраагүй байж дарсан гэж хариулав. Тэрээр 120 боол бүгдээрээ батлагаа харгаж байгаа эсхийг асуув. Тасцхан тэднийг хамгааж бүх цэргүүд амар өвдөж баслаа хорцтой газар арч байгаад бачин тайлбарлав. Мөн тэд чадхаараа хичээж байгаач боолуудыг товтон барихад цэрэг хүрцэхгүй байгаа юм чиз. Бухимдсан шаан зэсэнгүү хідэн боолуудыг яаж тавтаж чадахгүй байгааг нь уцаарсан асуулаа. Тасцхан цэргүүдээс хавьгүй олон боолоогоо бөгөөд тэд эрдэнхөөсөө илүү дайсан хэмжээнд гэж хариулав. Тэд урдыг шигээ өвөхөөс айхгүй байх шиг байна. Тэд олдсон зэвсэг бүрийг шүүрэн авчээ. Цайзын хаалхан нээжтэй тал бүх боолууд цайз руу тэмүүлжээ. Нөгөө талаар шиян рок хизээ цайзын хаалхыг нээж хэрхэн ийм хол харж төсөлснийг огт мэдэхгүй байв. Тэрээр түүнийг дэндүү дутуу үнснээ дотроо хүлээн зөвшөөрөв. Гинт түүний туслах нөхцөл байдлыг хэмждэд авахын тулд цэргийн тусгай анги гаргахыг хүсв. Гэвч шияны нүүр рүү харахад түүний хамраас цасгархан улам бүр дарсан байв. Тэр үүнийг бурхтын дөргөөслийн тэмдэг гэж үзсэн ч өөрийг нь сонгосон бурхан үүнд буруу тань гэдэгт итгэхийг хүссэнгүй. Тэр энэ бодлоо толгооноосоо авч хаяад маргааш өглөө гэхэд ямар ч хамаагүй үнээр цайзыг эзрэх хэрэгтэй гэд бүх цэргээ толготын цайз руу давж хот чиглүүлэхэд бэлэн гэв. Тасалхан нэрвэлцэнгүйгээр боолуудыг зүгээр орхих гэж байгаа эсхийг өсөв. Толготын цайзыг эзэлсэн ч ялангуяа дайсан өөртөж байгаа үед тэдэнд хоол хүнс болон ажлын хүчний зэрэгчдаар боолууд хэрэгтэй хിവэр байх болно. Хатагтай түүний дур мэдэн дуурчныхын төлөө хүднэр шигтэй хариулв. Түүний тэхэн үг хэлэхээс өмнө тэрээр хүзүүнээс нь шүрэн авлаа. Тэрээр саягаа зааж түүний цэсийг гисийн төсөд хүчнэн сарв. Шин цэс уусны дараа түүний ухаан санаа илүү хурц төвлөрсөн мэт санагдав. Тэрээр ойролцоо зогсчихсан цэргүүд рүү эргэж нэмж хүчгүйгээр бослохыг дарж чадах генерал байгаа эсхийг өсөв. Цэргүүд сандарсаар байрч буй цэргүүдтэйгээ хамт чадхаараа хичээн гэж амлав. Тэр тэдэнд өрөөжлүүлэх зөвшөөрөл өгөв. Дараа нь тэрээр энэ яман цэргийг шин туслахаараа тамилж хоёр дуусхийг нь хавчир хоёр тушаав. Тэрээр цайзын хаалхыг өөрөө нэх бодолтой байгаагаа мэдэгдэв. Цайзын урд хаалх тоо томшгүй олон зохицоор дүүрсэн байсан ч цус сорогч хатагтай зогсох шинжгүй байлаа. Энэ хооронд боолуудын дэгдээсэн гинтийн бослохын улмаас түүний хоорондын зарим хэсэг галт автжээ. Ракийн замбраагүй байдлыг хараад гайхан биширч байв. Түүний хажууд зогсох командлагч Кюзел түүнд эргэж нэмэлт хүч хизээ ирэхийг асуув. Рак нэмэлт хүч ирэхэд дэндүү эртэн гэж тайвнаар тайлбарлав. Товчлогчид нь цус сорогчид тул бослогыг боолоод гаргаж байгаа гэдэгт тэр идэвхтэй байлаа. Кюзел яагаад ингэж бодож байгааг нь асуухад Ракараар зүгээр инэн сэрээд Кокото дайчдыг цэвлүүлэх нь ухаалаг хэрэг болно гэж хариулав. Гэвч командлагч үүний сайн санаа гэж бодсонгүй. Учир нь цус сорогчид хүчээ цэвлүүлж боолуудыг барилгахын тулд давталгаагаа зогсооно гэж үзв. Гэвч Рак тийм зүйл болно гэж бодсонгүй. Тэгвэл Кюзел цус сорогчид аримаа ашиглахгүй бол цайзын хаалгыг яаж эзлэх гэж байгаа гэсэн. Рок Кюзелийн анхаарлыг урд зүг тандуулсан бөгөөд тэнд шавн цайзын хаалгыг нурахаар өөрөө уршиж байв. Тэрээр Рокрахыг дуудаж хэрэг байхгүй бол гарч ирж талбахыг уриалав. Кюзел өдөртөх часаа толдох эсхийг нь сонирхон асуулаа. Рок тэгштэйгээр хэрэг тэр одоо түнтэй нүр тулахгүй бол тэрээр бурхныхаа хүчийг ашиглан цайзын хаалгыг эвдэх болно гэж хариулв. Тэрээр маш их зөвхөрсөн тул өөрөө гарч иржээ. Рократ боолууд удахгүй дайсны арт талд гарч ирнэ гэдгийг мэдчихсэн бөгөөд тэр үед Кюзел Кокато дайсдыг байршуулахаар тушаав. Түүний төлөвлөгөөс байснуудыг авчиж устгах явдаж байв. Рокийн стратеги бидэнд ойлгомжтой байгаач одоо шавын юу бодож байгааг харцгаая. Рок түүнтэй тулшбахаар хаалганыг мөчөд тэр том уянуудыг тийш нэлгээж цус сорогч цэргүүд хэнийг ч хамаагүй хадаж эхнэ гэж тэр үзэж байв. Хэрэг тэр хаалгыг сэтлэн гарч өндөрлөгийг авч чадвал толгодын цайзыг онолж стратегийн давуу тал олж чадна гэдэгтээ итгэвчтэй байлаа. Гэвч гинт нэг нь аврах том дүрс түүний нүүрэн дээр сүүдэрт сууж шавн дээр харав. Энэ бол Кокато дээрээ сууж буй Рокрак байлаа. Түүнийг итгэж ядан зогсож хооронд манайхан түнлүү хүчтэй дайран бууж ирв. Тэрний зэсэн дүрч тэр өөрийгөө аварч чадсан ч өрсөл төчийн дарах хүнд чин түүнийг алмааруулв. Тэрээр Ракийг ийм хүчтэй байна гэж хизээч төсөөлөөгүй. Бие биенээсээ жахан зай асны дараа Рак түндүү дайрсан ч тэрээр дахин шууд цогцтоос өөрийгөө хамгаалж чадав. Одоо тэр арай ядан зогсжээ. Ердөө хоёрхан давталгаа түүний өвдгийг сүдүүлэхэд хангалттай байлаа. Гэвч тэр бууж өсөнгөө. Өргөжлөлн талцаар байв. Энэ хооронд Небула өөрийнх нь өмнө болох тулааныг харж түүнийг Ракийг зүгээр нэг жирийн март цэрэг гэж дотоо үндэснийг инээдтэй гэж үзв. Энэхүү жинхэнэгийн хачид эр бол үнэндээ 21-дүгээр түвшний баатарлаг оршихой бөгөөд Анаси бол 10 сая нэрээд чихэн ханчид барьж чаддгүй Коктрес байв. Нөхцөл байдал аш хэдийн Ракракийн талд ашигтайгаар эргээд байлаа. Үүнээс гадна болоод цус сарвч генералыг устгаж чадсан байна. Тиймээс яшаач тэдний гарт бараг ирээд байна гэж хэлэхэд хэлсдэггүй. Гэвч тэр үед Небулагийн нүдэнд гинтийн зүйл төсөв. Тэрхүү гинтийн зүйл бол шинэний хүсэл дэлгэсэн жишүү би байлаа. Небулагийн гайхсан зүйл бол энэ залуу олон хүнээс яг түнлүү шимхээр сонгосон явдал байв. Яг энэ цаг үед энэ тоглогчийн оршин тогтноос өрөөс ичвтэй байлаа. Түүний хож гадаад төрх
цаг хугацаа тэр байтугай өмнө нь байгаагүй арьсан босох нь бүгд хачирхалтай байв. Ер нь бол Небула ийм зүйлийг зөвшөөрөхгүй байх байсан ч манай хүн ямар ч тач зөвшөөрч орхив. Зөвшөөрөх товчийг дарамгц хүний баг зүйлсэн задуулсан Пинета шиг харагдах залууг бид авч харав. Түүний ер бусын гадаад тэр хүн манай залууг гайхшруулсан ч тэрээр эцэст нь түүнээс өөрийгөө танилцуулах хүсв. Бүгд түүнийг GOV гэж дуудаж байгаа тул тэрээр энээр зүгээр эсхийг асуув. Гэвч энэ зөвөн амтай хариулсангүй. Тиймээс манай хүн өөрөө шинэ ирээчэд яагаад дуурахгүй байгааг нь асуув. Тэр үед энэ нош эцэстэн бохир амаа нээж Небулагаас үнэхээр чадна гэж бодож байгаа эсхийг асуулаа. Манай хүн итгэлтэйгээр тийм гэж хариулв. Энэ нь өнөөх зөвөн амтныг өөрөө ялах болно гэж мэдэгдэхэд хүргэв. Гэвч Небула ямар ч зөвөн амтнд ялчдыг өгөхгүй гэдгийг тодорхой болгож тэр байтугай толгодын цайзын төлөөх тулаан биш байсан ч ялхасан гэж мэдэгдэв. Дараа нь өнөөх зөвөн амтан хоёр хүлтэй уйдахтай дорт амьтдын тухай яриаггүй гэж хэлв. Гэвч Небула хэрв тэр рак болон шавин хоёрын тулааны тухай ярьж байгаа бол бүр санаа зовхгүй байна. Учир нь хэрв энэ бохир амтан бууж ирч чадвал тэр ч мөн чадна гэдгийг тодорхой болгов. Гэсэн ч жиж өвбөгийн хариулт хിവэр үлдэж тэр хүний тухай яриаггүй бөгөөд Небула энэ дэлхий дээр юу ч өөрчилж чадахгүй гэж мэдэгдэв. Небула энэ ажиашагч юу яриад байгааг огт ойлгосонгүй. Хэрв энэ хүн дэлхийгээс ирсэн хүн байсан бол тоглоомд явах болно гэж хэлж байсан гэж тэр итвэжтэй байв. Гэвч Небула энэ бохир амтны чи юу ч өөрчилж чадахгүй гэж хэлсэн үгний утгыг авч чадсангүй. Тиймээс тэрээр хариулт авахын тулд түүнийг өтгөх шийдэв. Небула тэхэн зархитаагаар ярьж сая жиргэншлээ хөгжүүлж бүх твийг холбож хот болгон жиштэй босгоно гэж мэдвэрсэн ч энэ задуулсан Пинета дахин тэр түүнд дахиад зүгээр зогс гэж хэлв. Энэ хүч анханасаа тэднийх байсан учраас түүнийх биш гэдгийг дахин шүмжлэлтэйгээр мэдвэжээ. Небула тэд гэж хэлхийг сонсоод сонирхож энэ балтай залуу шиг бүсэд хүмүүс байгаа эсхийг гайхав. Түүний сонирхол хөдөж хэн болохыг нь асуусан ч балтай залуу хариулахыг хүссэнгүй. Үүний оронд тэрээр хуучин өрөө хар эндэрсэн гэдгээ итгэлтэйгээр хэлв. Үгээ шинэ дуудлага дуусч Небулаг олон хариултгүй асуулттай үлдээжээ. Гэвч тулааны талбарт хөндлөнгөөс орцох цаг болсон тул тэр үнд хэтэрхий их ач холбогдол өгсөнгүй. Яг тэр мөчид гинтийн зөвд Небулагийн анхаарлыг татсан нь нэгэн улаан энерги байв. Энэ хооронд тулааны талбарт Рок шиний гарыг татсан ч түүний нүүрэнд өөр хэрхэн хിവэр харагдана. Нөгөө талд Рокунийг дуусгахын тулд байршлаа авлаа. Эцэст нь түүний дуудлагын амтан бурхамлаг хордааг түүнзүү татаж Рок жадаа шууд түүнд чиглүүлв. Гэвч яг толгойг нь тас цавих гэж бод дуудлагын амтан гинт хашааж өгөө тормслоо. Небулагийн түрүүн харсан улаан гэрэл яг тэдний урд бууж Рокийг бүрэн гайшруулв. Тэр улаан гэрэл зүгээр нэг чамир хал биш байлаа. Энэ бол сажир шиг унсан аврах том сэлэн байв. Энэ хүн өсөр сэлмийг барьсан нэг нь багтай залуу болох шиж үгтэй амар адилхан харагдах чамаагүй том аж. Үнэхээр аврах биедээ тул Рокра энэ навшийн нүрзүү харахын тулд хүзүүгээ сонгох хэрэгтэй болов. Энэ аврах эр дөрвөн гартай бөгөөд биеийн дэндүү өсөр тул Рокра хэсэгдээр бурхан харж байна уу гэж гайхна. Тэрээр аврах сэлэн бариад зогсохгүй бүсэд гартай ном алхах чад дэвчээ. Небула яг юу болоод байгааг мэдчих байх шиг байна. Тэр залуу би тэр ур чадварыг ашиглаж мэдэхгүй байх гэж найдаж байсан ч түүний буруу байжээ. Энэ залуу тэнгэрчлэг түвшний 16 дадаг манифесташн гэдэг ур чадварыг ашиглаж байна. Тэсэнтэй Сэлхатай энэ ур чадвар нь бурхтыг өөрсдийгөө дэлхий дээр бүх боломжийг олгодог. Дараа нь бурхан өөрийн хяналтандаа байдаг бүс нутаг дээр үндэслэн өөрийн дүр төрхийг тохируулж олно. Небула ч түүний асар том хэмжээг хараад гайхаж хоцров. Энэ залуу дэндүү нүсэр төр тэр аврах мантис болох Стратус ч энэ мангас бараж Тураскар хач чадахгүй. Манифесташн тэсэнтэйс хамаагүй илүү сүсэг бишрэл хийвчдэг тол Ракч бас сандарч өхөр хатгашаал өглөө. Жиш үбигийн одоогийн төвшөнд манифесташныг хадгалахын тулд түн дахиж хэрэгтэй болно. Одоохондоо том хэмжээний зан үйл хийж чадахгүй төг тул тэрээр яг киндээ шууд тархис авахаас өөр аргагүй болов. Энэ нь тэр өөрийн хүмүүсийг асах хэрэгтэй болно гэсэн үг юм. Тэгээд тэр нөө шууд хэсэг хүмүүсийг атгаж яваад амруугаа шидчихв. Шивэн нуртаад байгаа дүр зургийг хараад үнэхээр алмаарчээ. Тэрээр үнийг өөрийн бурхнаа болохоор шийдсэндээ бархаж байна. Тэр найзуу дайсан үг гэдгийг таахгүй. Тэр зүгээр ч цас махар холж байна. Энэ бүх галзуурч түүнийг чанга инээж гисэн бөгөөд учир нь түүний бодлоор энэ бурхан түүнээс нэг их шалгаагүй аж. Энэ хооронд Небула нөхцөл байдлыг дүгнээд хитэн гөрөж хүнээ алдахын тодорхой гэж үзв. Гэвч хэрэг тэд бүслэлцэл байгаа хажуугийн замаар цогтод хохирч тэмчих байхгүй болно. Энэ мангас сэсэг бишрлээс эргээхэд толгодын цаг уул хэрийн хоосон байх бөгөөд шавны үрцэн хүчин цайзыг буцааж авна. Гэвч энэ нь цас сарвчдын армид том сарв үлдээж жиш үбигийн нөөзийг шахах болно. Тэд толгодын цайзыг ашиглаж чадахгүй бөгөөд цөөхөн сэрэг үлдээж хүчээ сэргээхийн тулд твий хөндлөн гол аяс хэрэгтэй болно. Тэдний хүч сулрамгц Небула тэдэнтэй биеийн толгоор төлөвлөж байна. Бусад тоглогчдод нэлээд тохирол учрагч энэ нь түүний хариуцлага биш юм. Энэ хооронд Рокер хоромоо бурхан хизээ давталхыг хинж мэдэхгүй учраас хүн бүрийг цайзаас аж болох хурдан гаргахыг хичээж байна. Командир Кюсэж Рокерыг хүмүүстэйгээ уруудахыг хүсэж цайзыг биечлэн хариуцна гэсэн ч Рок зүгээр завтхан тул дайчтай орхихыг хүссэнгүй. Кюсэж түүнд зөвхөн өдөртөгч биш бас хаан гэдгийг нь сануулав. Гэвч Рок өөрийнхөө зүтгэж хаан байх нь холчгор зангаар эрхийг олгодоггүй гэдгийг тодорхой болгов. Кюсэж түүнд хаан хүний хариуцлагыг сануулахыг хичээнэ. Тэр бол хамгийн их хүндрэлсэн. Тэдний үлгэр дуурайл тул тэднийг өдөрт төстэй хүн юм. Тэдний анхаарлыг дэлбэрч татах хүртэл маргалцаар байв. Кюсэж дараа нь Ракрад түүний өхөл ус оронд насар их зам бараагүй байж авчин. Тусламжлагчдын залуу
асуудал байгаа тус аюулгүй байхыг санаалав. Гэвч Реракийн хувьд хүмүүсээ орхих нь хаан гэж дуудагдах нөхцөл бол тэр энэ сууж тохирохгүй. Тэр урдаа байгаа мангасыг хараад хадаадныхан талан ч дүүрээгүй байгааг мэдж байв. Тасгатын цайзын талан ч нүүшгэн шилжүүлэгдээгүй байна. Рак бурхтын хүч удаан үргэлж идэггүй гэдгийг мэднэ. Тиймээс хэрв тэд түүнийг зүгээр орхивол цас сарвчны хаан амьд үлдэнэ. Тэгээд тасгатын цайзыг байртан дагуулсны дараа тэр твлүү цагтах болно. Тулаан хідэн жиж үргэлжлэгч юунаас ихгүй байна. Тэгээд эцэст нь ялаж тэднийг байх болно. Гэвч Рак том шүү олон золиослол шаардсан ёстыг хүссэнгүй. Үүнийг бодон Рак Кюзелийн ямар ч зөвлөгөөг авахаас татгалзав. Үүний оронд тэрээр нөхрөө замаасаа халтуулаад мангас руу шууд дайрлаа. Нибюла хүртэл Ракийг ийм тэнэг мохор сохор асхам хийхийг хараад мэд гайхжээ. Түүнийг зогсоохын тулд Нибюла тэсэнд хийхээ шийдэв. Гэвч түүнийг ур чадварыг идэвхжүүлэх үед Рак тэсэнд ур чадварыг эсэргүүцэж байна гэсэн мэдээлэл ирв. Нибюла хүчээр тэсэнд хийх сонголт байсан ч гайхалтай тэр үүнийг хийхээс татгалзав. Хэрв тэр хүчээр тэсэнд хийвэл Рак эсрэг зөөр хөших бөгөөд тэр мөчид мангас түүнийг аж архина. Энэ хооронд Рак тэсэнд мангастай нүр тулв. Аврах бие түүнийг хурдтай сасан ч Рак цавхартаас төвгүй болчихлаа. Нөгөө талд Нибюлагийн төвчээр барагдчихээн. Тэр Ракийг зүгээр ухраасаа гэж хүсэж байв. Тэр бүр энэ талаанд орцохгүй байхыг тодорхой сануулж бузаа нэрвэхээ илгээ. Гэвч Рак тэрхүү зурсыг бүрмсэн үр тоомсорсон Нибюлагийн урыг үнэхээр хүргэв. Ракийн тэр аврах биед лөө харуулсан сүмэн жижиг зүүнний хатгалт шиг барагч чалж ямар ч хор хөнөөлгүй өнөө. Мангас тэр даруй хариу цохиж төвч аврах сэлмээ шууд Рок руу болгосон ч Рокер цартан агаар тусран хүүх хаянгараа хараад нэг цохив. Харамсалтай нь тэр хүүх хаянг энэ аврах мангасын хувьд зүгээр жижиг гижиг төдий бай. Нибюла яг одоо тэсэнд хийж чадахгүй тул талаан цусыг бишгэлийн нөөцийг ивент тэтгэхүүр нэг сонголтыг сонгов. Ингэснээр Рак аврах мангасыг асар том гэрлийн аянгаар цохиж чадсан бөгөөд энэ наратныг бүрэн анан цав болгов. Энэ хугацаанд Рак гэсэнд ур чадварыг эсэргүүцээр байсан Нибюлаг галзуурыг тогтохов. Хар хайрт амгийн заримдаа ч хэрв түүнийг аврахын талд байвал өдөрт бичинхаа ташаалыг зөрчих болно гэдгийг Нибюла мэдэх бөгөөд энэ нь Ракийг жинхэнэ чин гэдгийг эргэжтэйгүй батжжээ. Гэвч Рак бурхны хүсэл зэргийн эсрэг явах ёстой эсэхэд Нибюла эргэжж байв. Тэрээр Ракийн үрийн амьд энчин тавьж олон хүний амийг аврах гэсэн алдаатай логикийг харж байлаа. Рак энэ мангастай толцдох нь түүний манифесташны хугацааныг богино гэж бодож явах шиг байна. Түүний хувьд амиа аврах нь өнгөцхөн ялтаас илүү чухал тул тэр өөртөөхөө бүх зүйлийг дайчилж байна. Рак мангасын толгойд хангалттай барьт мөхцөө Стингрээс цэцэнж дуудав. Хүүх аянгийн сүнс үгийг нь дагаж Ракийн жадыг цэвсгаан хүчээр цэнэглэлээ. Рак бүх хүчээрээ жадаа мангасын толгой руу шидэв. Гараан зөвхөн утаас харагдана. Гэвч тэр утаан дундаас мангасын улаанууд гэртэж хөвсөн бүх зүйл дуусах гэж байгааг тодорхой тохой бай. Аврах биед нүсэр алхаас авч нэг аимшигт цавхалтаа Ракийг бүрмсэн өнгов. Нибюлагийн хувьд энэ нь зүрх зүсэн дүр зураг байлаа. Систем Ракийг хүндэтгэн мартав. Дайчин, гарангуйч, аянгийн гөрүүл хүн анхны сонгогдсон нэг нь хар хайрт омгийн өдөртөгч, Украиныг үндэслэгч хаан, агуу аянгийн зул хаан, бүх гөрүүл хүмүүсийн үлгэр дууrais замыг нэгч хинээс ч илүү агуу хаан. Дээд сум Ракнаас барав. Энэхүү гарцсан Нибюлаг төсөхийн оноогоож тод хүрсэн ч сэтгэл санааны цэвэрлэлт нь хамаагүй хүнд байв. Нибюлагийн хувьд биш, харин Ракийн бүх шатан бишрэгчдийн хувьд юм. Ракийн нэмгүй бие газар руу хүчтэй унлаа. Тэгээд тэр аврах бие зөвхөөс авч үлдсэн зүйлийг нь бот нэвхийг зарав. Рекэс юуж үлдэхгүйгээр бүгдийг нь ачиж таяв. Нибюла үнийг зөвхөн цочрол дорж харахаас өөр зүйл хийж чадсангүй. Түүний хувьд энэ нь тулгуурчвал хамгийн том стратеги алдагдаж байлаа. Ийм эцэгтэй мөчид хамгийн өн цэнтэй хөрөнгө алдах нь хэцүү ч Нибюла үнийг гадарчээ. Тэр одоо Рокрагийн мөргийг хичүүнд даатахаа шийджээ. Харин Рокрагийн хувьд Нибюла түүнийг хойд наслуу нэлгээхээр төлөвлөж байна. Гэвч тэр дараагийн төлөвлөгөөгөө хуваалцахаас өмнө нэгэн мэдээлэл хүлээн авав. Энэ нь бүх нийтийн хүндэтгэлийг хүлээсэн Рокраг таалал төсөж олон хүн гашууд жохой сануулжээ. Мэдээч Нибюлагийн хувьд үүнийг харах нь үнэхээр ядаргаатай байлаа. Энэ нь яг систем түнд иш тодорхой зүйлийг сануулж доогож байгаа мэт байв. Гэвч гинт түүний нүдэнд нэгэн зүйл тусчээ. Мэдээлэл Рокраг апостол химэн заршиж тэнгэршиг статустай болсон гэж ütсэн байв. Ийм зүйл болно гэж огт төсөөлөөгүй байсан тул энэ нь Нибюлаг бүрэн гайхшруулав. Энэ нь барайш итгэмээргүй зүүд мэд санагдана. Учир нь апостолууд бол бурхтад төсөлдөг хүмүүс юм. Мөн бурхны бүтээж өсөж хөгжих эсвэл луу шиг онцгой амьтан шилжүүлэлт нэгтгэхэд тэднийг апостол болгож болдог. Заримдаа жирийн амьтад ч энэ статуст хүрч чаддаг бөгөөд үүнийг хүсэлтгийж нэрдэг. Апостолууд бурхны тушаалыг даах биш. Өөрсдөө манлайч тэнгэрийг түшин шууд авч итгэл үнэмшлийг түгэж чаддаг. Гэвч Нибюлагийн санааг зовоож буй зүйл нь Рекийн өсөлтийн нөхцлүүд хангалтайгүй мэт харагдж байв. Апостолын өсөлтийн нөхцлүүд нь дараах байдалтай байдаг. Тухайн амьтны түшин хамгийн багадаа баатар зэрэгтэй буюу 21 болно. Түүнээс дээш байх ёстой. Түүнчлэн нөгөө амьтны дүүхийг олох нь мэддэг байх шаардлагатай. Мөн тухайн амьтан бурханд чин сэтгэлээсээ итгэж ширдэг байх ёстой. Эцэст нь Нибюлагийн итгэл үнэмшлийн онооник сайн хүссэн байх шаардлагатай. Эхний нөхцөл нь хангагдсан ч бусд нь тодорхойгүй байв. Түүхийг олох нь мэд эсвэл бурханд чин сэтгэлээсээ итгэх гэж яг юу болохыг Нибюла сайн мэдэхгүй байлаа. Хамгийн гол нь сүүлчийн нөхцөлийн шаардлагыг огт хангахгүй байв. Түүний тэнгэршиг төвшин 11. Харин итгэж үнэмшлийн оноо ердөө 100,000 тул энэ нь апостолын шалгуур тохирохгүй байв. Нибюланыг сайн итгэл үнэмшлийн оноотой болохын тулд түүний тэнгэршиг төвшин дор хаяж 21 байх шаардлагатай. Гэвч
түүний одоогийн тэнгэрээр түшин 11 хэвээр байгаа. Тож энэ нь боломжгүй байв. Гэтэл дахин нэг мэдээлэлч түүнийг боломжит итгэхийн тог давж итгэс үнэмшлийн оноо новцсон мөсөж ягаар досгон гайхшруулв. Небуса үнийг хараад хэлж өгөхгүй болов. Итгэс үнэмшлийн оноо нь буурч ясан ч маш хурдан хугацаанд ирхэн дүүрч байлаа. Энэ их итгэс үнэмшил ханаас гарч ирээд байгаад тэр огт ойлгосонгүй. Яг тэр мөчөд дэлгэц замдаа таарсан бүхнийг сүдвэж буй аврах том мангас руу шилжив. Энэ хүү сүржийг харан бүх боолууд Рекийн төлөө залбирч эхлэв. Зөвхөн боолууд болон гөрөөсөн хүмүүс ч биш. Бүр цус сарвчид хүртэл түүний төлөө залбирч байлаа. Гэсэн ч ийм их итгэл үнэмшлийн оноо цуглуулахад Рекийн төлөө залбирч буй хүмүүс хангалтгүй байна гэж Небула бодов. Энэ нь тоглоомын дүрмдээ зөрчигдөж байв. Гэвч Небулийн энэ бүх таамаг буруу байсан болжээ. Энэ ертөнц үнэндээ тоглоом биш байж магадгүй гэж бодонгуудаа тэрээр маш их цочирдов. Учир нь мөсөн ертөнц тоглоом байсан ч энэ ертөнц жижиг дүрмд авахгүй ах шиг байв. Систем зүгээр үнийг тоглоом шиг харагдаж ээжээ. Хэрэг түүний таамаг зөвөөс хүмүүсийн мэдрэмж, итгэл үнэмшил, үзэж бодлыг системээр тийм чамархан хэмжиж болохгүй гэсэн. Небулагийн харч буй зүйл бол системийн хязгаараас дасан зүйл байлаа. Энэ бол тоглоомын тоо болон хязгаарчдыг дасан гайхамшиг байв. Хүмүүсийн хамтын итгэл үнэмшил маш хүчтэй байсан тул ер бусын зүйлийг хэлвэжээ. Дараа нь систем Небулад Рокрыг залрах хүсэлт гаргаж байгааг мэдгэв. Небула үүнийг хараад үнэхээр их гайхаж байлаа. Рокра дөнгөж сая өгсөн ч апостолын хуваар тулахыг хүсэж байв. Шилээд Небула эргэлзэв. Түүнд Рекийг тулааны талбарт дэмжих статус байхгүй байлаа. Гэвч тэрээр нэгэн чухал зүйлийг санав. Рек түүхийн нэг хэсэг болох үед түүний амьд байхдаа олж асан нэр төр цол гоншинын чадварт нь төсөлдөх болно. Үүнийг бодон Небула тийм гэж дарж Рекийн шинэ аюулт нь амжилт хүсв. Энэ зур газар дээр командлогч квизэж бусад гөрөөшин хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхэд тусалж байв. Хааныхаа өхлийг харсан хүн бүр цочорд орсон байв. Командлогч квизэж уй хашууд автахыг хүссэн ч түүнд тэгэх цаг байсангүй. Тэрээр Рекийн золиослыг дэмий өнгөрөөж босохгүй гэдгийг мэдж байв. Хааныхаа ачаар хүн бүр аюулгүй зогтож чаджээ. Гэвч хааныг нас барсныг мэдхэд заашаа хэрхэн хүлээж авахыг квизэж мэдгүй байв. Өнөөдрийн хүч их газрын олон хүн өөрсдийн шунал гिचаалын төлөө тасалдаж үнэт зүйлсийг булаахыг оршдог байв. Гэвч квизэж лорд Рекийн үйлдэл ямар нэг зүйлийг өөрчлөнө гэж мэдэрч байлаа. Тэрээр Рекийн өхөл маш том нөлөө үзүүлнэ гэдэгт итгэвчтэй байв. Хэдийгээр тэр хорон муу бурхны бүрэн ялж чадах хэсэгтээ эргэлзэж байсан ч тэр яг квизэжийг ингэж бодож байтал нэгэн гайхалтай зүйл болов. Гинт тэнгэр нэжигэнд солир шиг аянг тэнгэрээс нэрхий хүн бүр сонсов. Энэхүү хурц гэрэл хүн бүрийн байранд нь тав зогсов. Гэрэл маш хурц байсан тул аврах том мангас хүртэл түр зурс хорчээ. Айд сандарсан мангас аврах том алхаа гэрлийн их өсвөрлөө сав. Гэвч алхаар төмөчөд мангасын зэвсэн зүйлэн тоглоом шиг шидэгдэж ирхв. Дараа нь мангас танил уур амьсгалыг мэдэрч ухаанаа алдаж эхлэв. Энэ бол зүгээр нэг жирийн амьтан биш байлаа. Энэ бол дөнгөж сая өгсөн Рек байсан бөгөөд тэрээр өмнөх шигээ байха болжээ. Тэрээр тойрын хүч ирхэг жинхэнэ тогшин гөрөө шиг харагдах бөгөөд одоо охтуур төвшин татсан тодорхой байв. Хааныхаа тулааны талбарт байгааг харсан бүх гөрөөсөн хүмүүс баярлан хүрчээ. Энэ хооронд цус соргчид Рекийг амьд байгаа тэдийгүй шин тэнгэр шиг дүрээр эргэж ирсэн бүрэн гайхаж хацрав. Харин аврах том мангас үнэхээр их уурчээ. Юудын нэг мөнх бус амьтан түүнийг өдөн хатгаж байна гэсэн бодож түүнд хамгийн том доромжлол мэд санагдав. Тэрээр бухимдсандаа аврах том алхаа далайж техник удаа буулгахаар зөхив. Гэвч Рек үнийг зүгээр хараад соосонгүй. Тэрээр байрлаа авч аянгийн хүчээ төвлөрөөж эхлэв. Алх бууж ирэх мөчид Рек аянгийн мэд хордлон мангасын баруун мөрөн лөө шууд зөхөж түүнийг өвдөлтөй яолон төр зург анхуулв. Рек дараагийн дайралтаа бэлтгэх зур түүний шинжлэгдсэн статистик дэлгэцэн дээр харагдана. Тэрээр одоо 6 дугаар түвшний дайчин бөгөөд хаан боловч түүний өвчээр өссөн байдал нь түүнийг гайхалтай 13 дугаар түвшинд хүргэв. Үүний зэрэгцээ түүний гайхалтай хослыг харуулах бусад олон үзүүлэлтүүд байв. Гэхдээ нэг зүйл тодорхой байна. Апостол байна гэдэг тоглоом биш юм. Рек зүгээр ч нэг эргэж ирсэнгүй. Тэр урд өмнөхөөсөө илүү хүчтэй болсон бөгөөд нөхцөл байдлыг эргүүлэхээр иржээ. Небулач мөн Рекийн шин статусын хэвцийг сонирхон ажиглав. Рекийн дэд хамбаа байхдаа эзэмсэн түвшнүүд түүний элчин шин өөрөглөө ямар ч асуудалгүй шилжсэнийг тэр анзаарчээ. Апостолууд тэнгэрлэг чанарыг эзэмшдэг түр эвлэр түвшин одоо тэнгэрлэг байдлыг илэрхийлдэг дий төсөөвийг агуулж байна. Гэвч энэ нь дангаараа гас буббигийн 16 дугаар түвшний хувьсгаантай тэмцэхэд хангалтгүй гэдгийг Небул мэдж байлаа. Тэрхүү аврах хувьсгаан нь 16 дий тэнгэрлэг түвшинтэй бөгөөд энэ нь Рекээс 3 зэрэгтэй бүр байв. Гэвч Небула нэгэн чухал зүйлийг ухаарав. Апостолын хүч чадвар зөвхөн түвхий түвшинд оршдоггүй. Энэ нь тэдний ур чадвар, нэр төр, цалж гоншинтай холбоотой бөгөөд эдгээр нь өвөрмөц чадвар болон хувирдаг. Рекийн болохыг хааж чадсан анхны хүч чадал нь хинтгэнгэр нэртэй ур чадварын ачаар байв. Энэхүү ур чадвар нь хүчний асар их зэрэг үл харгалзан зэсхийг зайлуулах боломжийг олгосон юм. Рек одоо ганцхан чадвартай биш тул бид зэсэн бүтээх гэж нэрлэгддэг. Өөр нэг чадварыг харах гэж байна. Рек зэсэг бүтээх чадвараа идэвхжүүлж аврах томнон дуудав. Тэрээр нисэж буй баатрыг унаахын тулд ном барьсан аврах мангасыг халж цалаанд дууджээ. Мангас аврах том сум харуулсан чирээ бэлэн байлаа. Тэрээр бүх цавцгаанаа өөрийн сум руу чиглүүлж аянгийн хүчээр цэнэглэв. Аянгийн гөрвөлөө хүмүүс гихдэг. Энэхүү чадвар нь Рекийн хамгийн хүчтэй ур чадваруудын нэг юм. Энэ нь аянгийн давталгааг дэмжихэд итгэл үнэмшлийг ашиглаж Рекийг шуурхад дагуулгач өстгөлч хүч болгон хувиргадаг. Аврах аянгийн цохиж гэрч буй самыг залхиж
Насан туршдаа аваагүй том шоконд орсон авар мангас руу шууд чөлөө. Үүж явж улам ирчинжиж эрзэгтэй мөч ойртож байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэж хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзэхийг хүсвэл эргэцэн дэх төрийн банкны данслуу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг таны дараа гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарж, сувг лумын заавар бүртгүүлээрэй.